CNBC хөрөнгөний зах зээлийн буланг Apex Capital-ын хамт хүргэж байна. Сайн байцгаана уу. Apex Capital-ын зүгээс 7 хоног бүр хүргэж байгаа хөрөнгөний зах зээлийн тойм судалгаа мэдээллийн хүрээнд энэ 7 хоногт бид нар индекс ба үүнд хэрхэн хөрөнгө оруулах вэ? За мөн ямар боломжууд байгаа вэ гэдэг талаар мэдээлэл хүргэхээр ирсэн байна. За индекс нь ерөнхийдөө яг ямар ач холбогдолтой юм бэ? Ямар зорилгоор ашиглагдсан бэ гэдгийг эхний хүрээнд тайлбарж өгье. За индекс нь бол ер нь тодорхой бүлэг хувьцааг одоо жиглэж одоо багц бүрдүүлсэн тийм одоо энэ зүйлийг хэлдэг. За ерөнхий нэг ач холбогдол зориултын хувьд болохоор зах зээлийн ерөнхий байдлыг үнэлэх, за эдийн засгийн одоо макро түвшинтэй тухайн улсын хөрөнгөний зах зээлийн төлөв байдал одоо ямар хөө хэмжээнд байгаа гэдгийг одоо үнэлэх гол хэмжүүр болдог байгаад байгаа. За нэг эдийн засгийн хувьд одоо макро түвшин үзүүлэлтүүд байдаг те дотоодын нийт бүтээгдэхүүн ажилгүйдлийн түвшин гэдэг ч юм уу те. Үүний дараагаар ордог хамгийн чухал одоо үзүүлэлтүүдийн нэг бол индекс байдаг байгаа. За мөн түнчлэн одоо тухайн одоо зах зээл, тухайн эдийн засгийн одоо бенчмарк рейт болдог гэж тодорхойлдог. За тэгээд мөн цаашлаад бас индекс нь ETF буюу биржээр арилжаалагдаг сангууд одоо пассив хөрөнгө оруулалтын хамгийн том одоо хэрэглүүр болдог байгаа. За тэгээ улс орон болгоо одоо өөрсдийн гэсэн одоо хөрөнгөний зах зээлтэй индекстэй тий. Тэгэхээр тэрний талаар мэдээлэл өгч. Сая одоо нөгөө нэг бенчмарк гэж ярьж штэ тий. Тэгэхээр бенчмарк гэдэг чинь болохоор одоо суур үзүүлэлт болчихж байгаа. Тэгэхээр за жишээ нь одоо хөрөнгө оруулалтын сангийн менежерүүд байх юм бол одоо тухайн үнийг гүйцэтгэлийг болох юм бол тухайн одоо том индекстэй харьцуулж үздэг. Одоо Америкийн жишээн дээр авах юм бол топ 500 компани S&P 500 эсвэл Dow Jones-тай харьцуулах гэх мэтээр үргэлжлээд явж байгаа. За энэ ард харагдаж байгаа слайд дээр юу харагдаж байгаа гэх юм бол одоо хөрөнгөний дэлхийд тэргүүлэгч одоо улс орнуудын хөрөнгөний зах зээлийн топ индексүүдийн харьцаа үзүүлэлтүүдийг ингээ харуулсан байна. За хамгийн ихэнд бол Nikkei буюу одоо Японы хөрөнгөний зах зээл сүүлийн 1 жилийн хугацаанд буюу одоо 365 хоногийн хугацаанд хамгийн өндөр өсөлтийг буюу ойролцоогоор 70 орчим хувийн өсөлт үзүүлээд байгаа. За үүний дараагаар болохоор одоо Америк нэгдсэн улсын Nasdaq буюу одоо технологийн компаниудыг багтаасан индексийн үзүүлэлт нь болохоор ойролцоогоор 44 орчим хувьтайгаар тэргүүлээд явж байгаа. За үүний дараагаар бол бас Америкийн топ 500 S&P 500 гэдэг индекс орж байна. За мөн Hang Seng индекс, Хятадын CSI 200 мэтчлэн бол индексүүд үүнд багтааж явж байгаа. За Америкийн сая одоо дурдлаа шүү дээ. Америкт бол ерөнхийдөө хоёр голлох индекс байдаг гэж үздэг. За S&P 500 болон Dow Jones гэдэг. За S&P 500 нь Америкийн тэргүүлэгч одоо топ 500 компани хувьцааг одоо багтааснаар онцлог байдаг. За нөгөө талдаа Dow Jones индекс нь болохоор төлхөө аж үйлдвэрийн салбарын компаниудыг одоо 30 компани багтдаг байгаад байна. За эндээс харах юм бол S&P 500 индексийн хувьд болохоор ерөнхий Америкийн бүх одоо голлох 11 одоо секторыг багтаадаг. Үүнд нь технологи, эрүүл мэнд, банк санхүү, аж үйлдвэр, харилцаа холбоо гэдэг ч юм уу. Тэгэхээр бүх салбарын хувьцааныг нэгдүгээр багтааж чинь. За Dow Jones индексийн хувьд болохоор өргөн хэрэглээ, технологи, аж үйлдвэр гэх мэт 9 одоо секторыг багтааж байгаа. Тэгэхээр индекс маань болохоор тухайн улсын одоо яг эдийн засгийн орчинд өрнөж байгаа те яг одоо бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг одоо хувийн жингээр ингээд багтаадгаараа онцлогтой байгаад байгаа. За тэгээд дээрээс нь асуухад одоо эн чинь юу яачаад байгаа шүү дээ. Зөвхөн яг топ 500 компаниуд л ингээд байгаад байгаа юм уу? Индекс нь зөвхөн одоо яг саяны хэлж байгаа компаниудыг юу яах хүмүүс үл ингээд зөвхөн зориулттаар одоо өөрөөр ашиглаж болох уу индексийг бас. За индекс маань бас нэг онцлог нь болохоор юу яадаг байгаа. Индексийг дагсаг одоо түрүүний дурдсан чинь хөрөнгөний биржээр арилжаалагдан сангууд буюу ETF-үүд айгу олноороо гардаг индекс одоо сангуудыг дагаж ингээ би шинээр бий болдог гэж ойлгож болно. За тэгээд индекс хөрөнгө оруулснараа өөрөө одоо топ 500 компаниуд оруулж чинь гэсэн үг шүү дээ. S&P 500 индекс бол. За тэгээд магадгүй тэр 500 компаниас одоо аль нэг компани одоо үйл ажиллагаанд ороотоод ч юм уу те одоо борлуулалтын орлого муудаад үйл ажиллагаанд оролдоод одоо магадгүй дампуурах эрсдэл үүслэхэд индекс одоо байнга ингээд жил болго ингээд шинжлэгдээд явдаг байна. Одоо тухайн 500 компанид одоо нэг компани үзүүлэлт муудаал байвал тухайн компаниг одоо индекс асаад шинэ одоо сайн компаниудыг ингээд оруулж ирдэг гэсэн үг байна. Тэгэхээр одоо индексийн махан бас нэг давуу тал нь болохоор муу компаниудыг хасаа сайн компаниуд оруулдгаар нэлээ. Тэгэхээр муу компаниуд тэрнээс асагдаад шинэ одоо сайн гүйцэтгэлтэйгээ доороос орж ирээд шинжилгээтэй яваад байна гэсэн үг шүү дээ. За энэ дээр бол S&P индекс болон Dow Jones индексийн топ одоо 10 компаниудыг харуулсан байна шүү дээ. Тэгэхээр одоо бидний одоо хөрөнгөний зах зээл дээр одоо Америкийн хөрөнгөний зах зээл дээр одоо яг л одоо топ үнэлгээнд хүрсэн одоо Apple, Nvidia, Microsoft, Amazon гэдэг ингээд томоохон компаниуд нь орчиж байгаа гэсэн. Тэгэхээр тухайн индексэд хөрөнгө оруулж байна гэдэг нь ерөнхий тухайн улсын ерөнхийдөө томоохон хамгийн томоохон одоо хувьцаануудад ингээд давхар хөрөнгө оруулж байгаа тийм том давуу талтай байгаад байна.
За өмнө дурдсанчлаа одоо Америк одоо бусад орнууд бол ингээд индексүүд байж тэ Монгол дээр ч гэсэн одоо мэдээж хөрөнгөний зах зээлийн одоо индекс байгаа. За Монголын индексийг бол топ 20 индекс гэж нэрлэдэг. За 21 оноос буюу сүүлийн 5 жилийн хугацаанд бол тус одоо индекс маань 2.6 дахин өссөн байгаа гэсэн үг. За одоогийн яг өнөөдрийн байдлаар болохоор нэг 50,000 орчим нэгжээр арилжаалагдаад явж байна. За индексэд хөрөнгө оруулах боломж гэдээ бас ярьсан шүү дээ. Одоо индексийг дагдаг сангууд гэдэг ETF-үүд гэдэг тэдний талаар мэдээлэл өгөөч. За тэгээ. За индекс болон индексээр одоо сайн нөгөө ETF буюу биржээр арилжаалагддаг сан гэж ярьж байгаа шүү дээ. Энэ төрлийн хөрөнгө оруулалт бол одоо сүүлийн 10 жилд бол маш их хэмжээний хэрчээг бол аваад. За энэ хойно харагдж байгаа чартн дээр юг харуулж байгаа гэх юм бол одоо энэ нөгөө нэг хөрөнгө оруулалтын сангийн менежерүүд байгаа сангууд байгаа шүү дээ. Тэгээд тэрийг одоо ингээд актив буюу одоо байнгын авалт зараад өдөр тутамдаа ингээд арилжаа хийгээд явж байгаа болохоор актив сан гэж нэрлэдэг. За пассив буюу одоо индекс дагсан хөрөнгө оруулалт хийж байгаа сангийн болохоор пассив буюу одоо илүү тийм хөдөлгөөн багтай хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн гэж нэрлэдэг. За тэгвэл ерөнхийдөө аваад хадгалаад урт хугацаанд одоо өгөөж хүртэх юм зорилготой гэсэн үг. Эсвэл сар болгоно нөгөө дүнгээ нэмээд авах юм уу те нэг тийм хөдөлгөөлөөр хөрөнгө оруулж байгаа юм. За тэгэнгүүт одоо энэ чартн дээр харж ажиллах 2010 оны байдлаар гэх юм бол нийт хөрөнгө оруулалтын одоо сангыг энэ хоёр төрлөөр нь аваад үзэх юм бол 81 орчим хувийг нь болохоор одоо актив сангууд эзэлж исэн, актив менежерүүд эзэлж исэн бол өнөөдрийн байдлаар 2024 оны байдлаар энэ харьцаа нь бол эрс өөрчлөгдөд одоо пассив хөрөнгө оруулалт буюу индекс дагсан ETF дагсан хөрөнгө оруулалт нь дийлэх буюу 52%-ийг нь эзлээд байгаа. Ерөнхийдөө нэг 50-50%-тай болчихж байгаа. Одоо ингээд харах юм бол жил дунджаар нэг 10 орчим хувиар ингээд баг багаар дунджаар нэмэгдэж явсаар байгаа. 24 онд бол ингээд баг зэрэгцээд ирсэн. Одоо 25 26 оны датанууд гарах юм бол ер нь энэ зүйл нь өөрөө бүр илүү 60-40 харьцаатай болсон байх магадaltaй гэж хараад байгаа. За энэ юунаас болоод ингэж байгаа гэх юм бол одоо энэ харагдж байгаачлан 15 жилд 90% гэж байгаа. 15 жилд одоо сүүлийн 15 жилийн хугацаанд 90% одоо актив сан удирдах байгаа менежерүүдийн гүйцэтгэл маань болохоор S&P 500 юм одоо яг тухайн зах зээлийг илэрхийлж байгаа топ бенчмарк болсон индексийг бол одоо перформансаар буюу гүйцэтгэлээр давж чадахгүй байгаа үзүүлдэг гэсэн. За тэгэхээр энэ одоо хөрөнгө оруулж байгаа хүмүүсийн өгөөжийн хувьд илүү алдагдaltaй болчихж байгаа. За дараагийн юм гэх юм бол 0.5-аас 1.5% шимтгэлж байгаа. Энэ юу гэлээд байгаа гэхээр идэвхтэй сангийн менежерүүд болон тухайн одоо санг зохицуулж байгаа компаниуд нь тухайн хөрөнгө оруулалтынхаа үнийн дүнгээс 0.5-аас 1.5% шимтгэл авдаг. Тэгмүүд энэ ч одоо ETF дээр ороод ирчингүүд нэг 0.5 байна уу? Тэр хавцааны нэг айгүй бага хэмжээний шимтгэл авдаг учраас мэдээч яг үнийн дүнгээр нь бодоод үзвэл айгүй бага дүн гарч магадгүй. Гэхдээ нэг одоо хөрөнгө оруулагч нар ч юм бол бага богино хугацааны биш урт хугацааны гэж харж байгаа шүү дээ. Тэгэхээр 10-20 жилдээ энэ өөрөө ингээд компаунд буюу хоригдлагдаад айгүй өндөр хэмжээний тэгэхээр индекс дагсан сан маань өөрөө актив сангаас бол шимтгэлийн хувьд нэг 5-аас 10 орчим дахин тийм бүр дахин бага гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хөрөнгө оруулагч нар нөгөө бага шимтгэл хийвсэж байна. За нөгөөтэйгөр бас сүүлийн 15 жилд бол нэг 90% нь бол перформансаа даваагүй гэхээр актив яг хөрөнгө оруулалтын санд хийснээс илүүтэйгээр одоо индекс дагсан ETF-үүд ч юм уу тиймэрхүү сангуудад хийсэн арай өгөөж өндөр байна гэдэг мессеж өгж байна шүү дээ. За тэгээд дараагийнх нь болохоор ил тод байдал гэж. За энэ хаанаас гарч ирж байгаа юм бол одоо та бүхэн сайн мэдж байгаа 2008 онд дэлхийн хямрал болоход яг энэ одоо актив сангийн менежерүүд бол маш их хэмжээгээр хувирсан. За энд хөрөнгө оруулалт хийсэн байсан хүмүүсээс маш их хэмжээгээр хувирсан. Энд юу болсон бэ гэхээр хөрөнгө оруулалтынхаа мэдээллийг нөө нээлттэй өгөхгүй байж болдог жоронтой байсан учраас одоо яг тухайн сангийн менежер нь ямар хөрөнгөнд хөрөнгө оруулсан байгааг хөрөнгө оруулагч нь мэдэхгүй байгаагаас үүдэлтэй маш эрсдэлтэй бүтээгдэхүүнд орсон байж байгаад яг нөгөө хямралын үеэр маш хэмжээний хохирол амссан учраас одоо энэ бүх зүйлсийг одоо ер нь баг багаар засаа яваад байгаа нь бол одоо индекс буюу одоо пассив хөрөнгө оруулалтын хэлбэр болчиход байгаа. За тэгээд сүүлд нь нэмээд хэлэхэд яг энэ индексийг дагдаг одоо санд хөрөнгө оруулах нь маш олон талын ач холбогдолтой. За одоо хөрөнгөний зах зээлд орж байгаа хүмүүс дээр нэг юу байгаад байгаа шүү дээ. Багц бүрдүүлэх гээл те нэг бүтээгдэхүүн рүү одоо бүх хөрөнгөө битгий хий одоо яг салбар болгоны хувьцаанаас одоо ингээд багцаа бүрдүүлээд аваа яв гэдэг зөвлөгөөнүүд маш яригддаг те. За индексэд одоо хөрөнгө оруулж байгаа гэдэг түрүү яг дурдсанчлан маш олон төрлийн одоо салбарууд руу шууд нэгэн зэрэг хөрөнгө оруулалт хийж байгаа гэсэн ойлголт. За тэгээд шимтгэл дээр нь бага юм байна те. Тэгэхээр эрсдэл тараан байршуулж байгаа болохоор нөгөө хүндээ яг анхлан одоо те магадгүй гадаад ч юм уу дотоод арилжаанд оролцож байгаа хүмүүс бол анхлан хөрөнгө оруулагч нарт бол маш тохиромжтой бүтээгдэхүүн байгаад. За тэгээд өмнө дурдсанчлан бас индекс нь одоо муу компаниудаа ингээд хасаад одоо шинэ сайн компаниудыг сэлгээд оруулаад ирдэг болохоор индекс нь өөрөө ингээд цэвэрлээд явчихдаг тиймэрхүү давуу талтай байгаад байгаа. За тэгээд харилцагч хөрөнгө оруулагч нар та бүхэн бас яг индексэд хөрөнгө оруулъя те тэрийг сонирхож байвал бас манай Apex Capital-тай холбогдоод илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой байгаа.
CNBC хөрөнгийн зах зээлийн буланг Apex Capital-ын хамт хүргэж байна.